100 жилийн түүхтэй хүүхдийн байгууллагын архив усан давтаж, байшин нь өнөө маргаашгүй нурах эрсдэлтэй тулгарчээ. Шалтгаан нь хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын барилгын чанга хойно энд харагдаж байгаа хэн хизээ ухаж цутгасан нь мэдэгдэхгүй барилгын суурь мөн урт талд нь залхаа байрлах машин угаалгын газартай холбоотой байна. За энд нэг юм барилгын суурь тавигдсан байна. За та бүхэнд энэ хавийн орчин нөхцөлийг харуулъя. Архитар суур зодтолдсон юм уу гэмээр юм байдалтай харагдаж байна. За барилгын суурь бол нэлээ удсан байна. Удсан байдалтай харагдаж байна. За тэгээд доороос газрын юм ногоон ус гарч ирээд суурь бол тэрчтэй усанд живсэн байдалтай харагдаж байна. Энэ суурьны одоо яг баруун талд нь бол Монголын залуучуудын холбоо харагдаж байна. За Монголын залуучуудын холбооны яг арын хэсгийн барилгыг нураагаад за тэгээ үлдсэн зайд нь энэ суурийг тавьж одоо барилга босгож байгаа юм байна. За тэгвэл энэ талтаа бол ингээ хүүхдийн байгууллагын барилга байгаа юм. Энэ ажлыг аваад 1.3 жил болж байна. Жил 3 сар болж байна. За нодно яг үдийд энэ манай хойтлоос ингээ өвхийн өнөртөд. Тэгээ бид нар энэ байшингийн суурь байгааг харсан л та. Монголын залуучуудын холбоо гэж одоо маш хүчтэй юм холбоо байсан. За энэ холбоо тал байшингаа нураагаад өөрийнхөө хурлын заалтай байсан хэсгээ нураагаад ингээд одоо 4 төрийн байгууллагын дунд энэ том байшингийн суурийг тавьсан байгаа юм. Тэгээ энэ суурийг одоо ингээд та нар дээрээс нь хараарай. Ямар ч гарц орц байхгүй. Дээрээс нь нисдэг тэргээр бууж ирж ил одоо энэ байшин руу ордог юм уу гэхээс аль өшөө цаашаага юугаа нурааж энэ байшин руу орох гээд байгаа гэдэг нь ойлгомжгүй. За ингээд энэ байшингийн суурь бол өнөөдөр бараг 3-4 жил болж байгаа гэж би сонссон. Эзнийг нь олж чаддаггүй. Ард нь байсан бүх модыг одоо ингээд устгацсан учраас манай ажилчдын албаа агчдын гарч салхилдаг байсан газар талбай байхгүй болсон. Энэ манай доотлолт чинь бид нар хүүхдийн төлөө зөвлөлийнхаа хүүхдүүдэд офис гаргаад өгсөн хүүхдүүд ирдэг. Энэ спортын төв ордон дээр лицей сургууль байдаг. Спортын ерөнхий боловсролын сургууль. Энэ хүүхдүүд нааш цаашаа ингээд гүйлдэж идэг. Бид нар сая энэ гаражийн асуудлаар энэ залуучдын холбоотой уулзаад яг ард нь очиход бүр нэг залууг бүр цусын гартал нь артал зодож байна. Тэгэхээр энэ нөхрөө одоо ер нь юу байгааг бид нар бол өстой хэлж мэдэхгүй байна. Залуучдын холбоо яагаад байшингийнхаа талыг нураан энэ одоо байшингийн суурийг тавьсан юм бэ? Энэний эзэн хин юм бэ? Энэ цаашаа баригдуул хаагур орж гарах гээд байгаа юм бэ? Ямар байшин болох гээд байгаа юм бэ? Ямар ч мэдээлэл байхгүй. Барилга дотроос та бүхэнд дарын барилгын суурийг харуулж байна. За ийм ойрхон зайд одоо ийм барилгын суурь тавьсан байгаамаа. За маш гол асуудал нь бол энэ доороос маш их ус ундарч харчсан. Суурь бол тэр чигтээ одоо усанд ингээ автсан байдалтай харагдаж байна. Тэгэхээр одоо энэ ойр орчмын барилгын чанарт одоо нөлөөлөх ийм магадлалтай харагдаж байгаамаа. Нөгөө талаар залуучуудын холбоо манай урт талд нь угаалгын газар байгуулсан. Энэ угаалгын газрын нэг хан нь одоо манай байшин, нөгөө хан нь залуучдын холбооны байшин. Энэ хоёрыг дундуур нь холбоод энэ арк байсан газрыг ингээд угаалгын газар болгоцсон гэж байгаа. 11 жил болж байгаа. Энээс болоод юу үүдэж ин гэхээр хүүхдийн байгууллагын архив одоо хөгжөрч усан давтсан. Нэгдүгээр аюул нь. За хоёрдугаар одоо асуудал бол эдгээр цэвэр усаар машин угааж байна. Хамтарч ажиллах ёстой энэ хоёр байгууллага ингээд нэгнийхээ архивыг байхгүй болгоод усны мөнгөө манахаар төлүүлээд усны мөнгө нь бүр манах дээр бодогдчихсэн гэж байгаа шүү. Таачилдаг, занал хийлдэг, лайв хийн гэж айлган сүрдүүлдэг. За өнгөрсөн өвөл бол одоо яг цастаа нэг орой шүн намайг бол бүр амь насанд маань занал хийлсэн. Хин түрээсийн төлбөрөд төлдөг юм бэ гэхээр эзэн нь тодорхой байхгүй. Тэгээ би бол үнэхээр харамсаж байна Монголын залуучдын холбоонд. Монгол улс биш үү? Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар нь Монгол улсын хамгийн том хүүхдийн төрийн байгууллага 100 жилийн түүхтэй. Тэгээ яагаад хүүхдийн байгууллага үргэлж ийм шовдор байд юм бол? Үргэлж яагаад хүүхдийн байгууллагыг ингэж дээрлэгдэх юм бол те? Ийм байж юусо болохгүй. Танаа child цэгмийн сайтаар дамжуулаад би нийслэлийн удирдлагууд, Сүхбаатар дүүргийн удирдлагууд анхаараач. Цагдаагийн ерөнхий газар анхаараач. Авилгатаа тэмцэх газар энэ байшин дээр артлын суурин дээр ирээч. Энэ эрх мэдлэн хэтэрсэн энэ машин угааж байгаа хүнийг эндээс явуулж өгөөч. Энэ цэвэр усаар машин тэрэг угааж байгааг болиулж өгөөч. Энэ хүүхдийн байгууллагыг хамгаалж өгөөч гэж хүсэж байна. Одоо суурь тавьсан байна л да. Энэ барилгын ямар ч удаа суурь тавьсан бол. За өмнөх удирдлагууд нь л залуучуудын тийм төв барихаар төлөвлөөд тэр нойлхон газрыг нураагаад ингээд хум дамцдагсан юм шиг байл. Одоо ер нь хэдэн жил болж байгаа юм бэ? Олон жил болж байгаа. Би бас яг нэрээс мэдээлэл авахгүй байна. Энэ барилга ер нь баригдаж чадхад
орц гарцны яаж идэх юм бэ? За тэрийг одоо тэр зураг төсөл мөслөнийхээ дагуу л байдаг үлгүүтэй надад нарийн мэдээлэл болгох. Хэрвээ та тийм нарийн мэдээлэл хүсэж байгаа бол манай удирдлагуудын удирдлагуудтай уулзаад болцсон зүгээр гэж бодож байна. Ингээ байгуу удаж байгаа шүү дээ. Барилт мөрөдөөс юу ямар ч мэдээлэл авахгүй байна. За бид ингээд энэ талбайгаар ингээ явхад бол маш их хогтой. За доороос хөрсний ус гарчаад одоо суур маань тэр чигтээ усанд давцсан байдалтай харагдаж байна. За энэ яг урталтаа бол хүүхдийн байгууллага байгаа. Хүүхдийн байгууллага дотор бол хүүхдүүд ч гэсэн байгаа. За энд байгаа одоо хүүхдүүд гарч ирж одоо энэ тоглолтгоо гэсэн мэдээллийг бид нар авсан. За бүгдээрээ ийшээ явж харцгаая. За олон жил ингээ эзэнгөө орхисон энэ суурнаас одоо энэ орчин тойр нь бол маш их юм бохирдолтой, шарилжтай ийм нөхцөл байдал үүссэн байна. За энэ хогийг бол одоо энэ залуучуудын холбооны доотлын одоо энэ бичих хэрэг за мөн одоо цааталтайгаа шинжлэх ухааны технологийн сургуулиас нааша хог хайдгаа гэсэн мэдээллийг бид авсан. За одоо энэ барилга хэрвээ баригдлаа гэж бодоход дөрвөн талаас ямар ч орц гарц байхгүй. Яг яаж одоо энэ барилга руу орж ирэх нь тодорхойгүй ийм байгаа юм. За одоо энэ доороос маш их юм ус ундарч гарчсан байгаа юм. За тэгвэл энэ барилга энэ хүүхдийн байгууллага хоёрын хооронд одоо ердөө нэг 3 м орчим зайтай ийм байгаа юм. Тэгэхээр одоо энэ гарчж байгаа хөрсний ус энэ барилгын одоо чанарт хэрхэн нөлөөлж байгаа нь бас асуудал болж байгаа юм.